үзээ нэг юм цэвэрхий сурна тий. Тэгээ одоо ингэдэг гэж бид нар чинь ингээл оюутан энтер байхад ингээл жоохон ингээл хямд юм хэрэгэлдэг ч юм уу тий. Ингээл угаасаа өөрийн гэсэн орлоготой байдаггүй шүү дээ хүүхднээс 10 жилээс эхлээд. Тэг хямд юм хэрэглэхээр энэ ингээ буцаад ирнэ л арьсан дээгүүр өсрөө нөлөөтэй юм байна л да. Тэгээд болж өгвөл арьс шалгааны бүтээгдэхүүн авбал ситкомор наваад тэгээ болж бол гайгүй юм хэрэглэх хэрэгтэй. Хүн ер нь өөртөө хувцасч бай, эд хэрэгсэл нүрийн будагч гэсэн ер нь бол гайгүй юм нааж ах хэрэгтэй. Тэгээд ганц амьдрах ороод хүн өөртөө бас өрөнгө оруулалт хийдэг хэрэгтэй шүү дээ. Өвчнөө төрөхчээд өдрийн цагаар юм чинь би нарны тасаа төрөхнээ. Энэ хүртэл юм хөөрхөн махаа мó. Миний нэр бэрэг үзээд байгаа байхгүй. Яна буруу үер болчих. За нарны тасаа төрөх чинь харин орой болохоро энэ дижелийн тасаа төрөхөд унтах хэрэгтэй шүү. За нарнаас миний өтгөр хэдэн хувь гэдэг лээ 98% билүү хамгаалдаг гэсэн үг. Нарны хэвтийн туянаас ер нь л SPF 50-ыг хэрэглэж байгаараа гэж хүмүүс зөвлөмөр байна. За ингээд тас бүх юм хамаа төрчихлээ. Одоо сайхан нүрээ газ будчихэ. За би нүрээ будаад хайлмгаа ихэд бэлэн боллоо. За би өмнө хайлмаа хийсэн хүүхдийн баяраар гэхдээ бас сайн тайлбарлаж өгөөгүй. Энэ удаад би 10 тогооны өрмөөр шартаас гаргаж хайлмаа хийх гэж байна. Ер нь бол өрмөө жоохон удаан хадгалах нь зүгээр юм билээ. Гэхдээ мэдээж амар тийм хөгзөртөл нь байлгаж болохгүй шүү дээ. Ер нь бол нэлээд удаан хадгалах тусам гоё шар тос гарна. Мэдээж сайхан шар тосоо шүүж аваад үлдснийг нь сайхан ингээд гоё өтгөн хэсгийг нь болохоор ингээд зөөлөн гал дээр жинүү гал дээр хуурж агаад тэг гурил хийн. Тэгээ бас хэсэг нэг байжгаад сүү хийж өгнө. Сүү хийх одоо учир нь болохоор гоё ингээд барьцалдуулдаг гэсэн үг. Би одоо өмнөх хайлмын дээр бол сүүгээ айраглагаа хийсэн байсан болохоор бэлэн сүү байхгүйсэн болохоор шууд хийцэн шүү. Тэгээд манайхэр нь бол сүү хийдэг. Тэгээд өөрөө одоо амтлагаанд яг тохирсон хэмжээний элсэн чихэр хийж болно. Тэгээ үзэн байвал үзэн хийж болно. За тэгээ шар тасыг бол мэдээж манай монголчууд чинь эртээр үеэс эмчилгээ болон хоол хүнсэндээ зохистой хэмжээгээр одоо хэрэглэж ирсэн. За шар тасаар мэдээж сайхан гой хуушуур хийж болж гин. За бүр шашин зам үлгэх юм бол 100 хүртэл барьдаг штеп. Сайхан борцгондоо шар тас хийж агаад өрөмний шарсаар хийж болж гин. Цандаа сайхан хийчих болж гин. Каш хийх юм бол хүүхдийн каш нь хийж болж гин. Ер нь бол олон төрлөөр ашиглах боломжтой. За хайлмган байна. Үнэхээр гоё амттай болсон байна. Өрөм гадуур 20-30 мянган төгрөг гэж яхад 10 тогооны өрмөр хайлмаг хийлгэж иддэг. Манай дүнэр нэрээ буянтай хүүхдүүд юм аа. За тэгээд энэ хүртэл бичлэгийг маань үзсэн та бүхэндээ баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Баярлалаа. Баяртай.